Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Замана гэр бүлийн радио 104.8 84.5 хөстөлгөн дээр манай Ягаад зэжлээд байгаа? 3 дугаар студиуд хөтлөгч заяа хөтлөгч очроо найруулагч Мизүнэрийн ам том өрөөндөө бэлэн болсон байна. За ингээд манай сонсогчдод нь гоё манай бодон дээр дуглан цугаа таалан болгоогоор ямар ч сэдвэр бүгдээр хамтдаа чөлөөтэй сайхан ярилццгаая. За тэгээ өнөөдөр ингээд сэдвийн минь одоо манай найруулагч би тэр цуглуулна ямар сэдв байгаа би тэр мэдэхгүй байгаа. Тэгээд Дөрмийн дагуу найруулагч цуглуулна. Дөрмийн дагуу бас юуг ярих хинч найруулагч баг танаас нь цуглуулж байгаа. дөрмийн гэдгийг нь үл хэлэх хэрэгтэй байсан юм тийм ээ. Дөрмийн. За тэгэхээр хоорондоо бид тэр үл мэтгэлцсэн тэгээд аль нэгнийх нь талд орж байгаа бол үзэл бодлоо манайха 9986 1045 дугаар руу залгаад шууд орж ирээд холбогдоод ярилцж болно шүү. За тэгээд сая өглөө бас нөө Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг дээр нөө Дороми гэ болоо явсан шүү дээ. Тэрэн дээр би нөгөө дууга зохиож амжсангүй. Цаг нь дууссан. За тийм учраас нөгөө Emerald гэдэг сэдвтэ дуу зохиоцсон байсан. Тэгээд одоо бол дуу нь бол бэлэн болсон байгаа. Гэхдээ манай нөгөө Улаанбаатарын өглөө дээр байсан хүмүүс нь орж ирж гин үү, орж ирээгүй юм уу, байна уу? Нэг мэддэгдэрээ өөрсдөө те. Байна гэдэг. За ингээд дуугаа нэхэж комент бичвэл яг дууг нь За, явуулж тэгээ, идэх үү. тэгээ. За тэр хооронд том өрөөгөө үргэлжлүүлж л бай. За тэгээ. Найруулагчаа сэдвээ авъя. Алив аваад ирдэ. Одоо бүр цайрсан. Манай найруулагч нэг юм юуны юу лээ? Юу? Нэг том нэвтрүүлэгч нь лээ. Шууд арын өрнөөс орж ирсэн шууд ингээл алхалт малгалт туслаараа өөр орж ирж. За өнөөдрийн сэдвийг бол хин очроос олчихсон. За сууглын өнөөдрийн сэдв юу аах юм бол доо. Яа энийг авлаа. За. За өнөөдрийн сэдв бол юу гэнэ үү? Зүгээр л мөрөөд гэж байна. За. За зүгээр л мөрөөд гэдэг сэдв байна. За. За мөрөөдлийн талаар. За мөрөөдлийн талаар бид яг юу юуг хоёр талд нь авах юм бол доо харъя. За. За алийг авах юм. За хамаагүй энийг нь авчи. За. За миний холонгод ийм үл үзэгдэг ч гинэ. Нисдэг хүн гинэ. За супер хүчтэй хүмүүсийн тухай ярьж байгаа юм шүү те. Тийм юм шиг байна. За. За Тэгэхээр ийм хүн болоод яах вэ? За тэгвэл өнөөдөр бол зөвхөн бүгдээ хамтдаа гоё хөгжилтэй хэлбэрээр эсвэл бодитойгоор гоё мөрөөдлүүдээ гоё хуваалцах юм байна. Тэгвэл битэрийн сугалсан мөрөөдөл бол би бол одоо үл үзэгдэх чирээ болох юм бол юу хийх вэ гэдэг дээр. Чинийх болоор нисдэг хүн. За чамаас эхлэе тэгвэл. Нисдэг хүн. За тэгээд үүнээс гадна нэг Улаанбаатарын өглөө дээрээс ирж байгаа сонсогч маань дуугаа сонсох хүсвэл дуугаа сонсё гэж бичгээд нь бид нар дуугаа тавина шүү. За юу. Тэр хүртэл одоо том өрөө үргэлжилж байгаа гэж. Бичихгүй бол баг за. Бичихгүй бол дараагийн дор мигээр сонсно л биз. Бичихэл биш те. Дараагийн доор мигээр ер нь дуугийн зохиож байгаа хооронд сонсох болох юм те юм бол. За нисдэг хүн. Дуу яаж вэ гэнэ. Нисдэг хүн. За байж дахиад хүмүүс цуглуулъя. За нисдэг хүн. За би яг толгойд юус орж ирчихгүйсэн. Одоо хэрвээ би шидэд хүчтэй болоод тэгээд тэр нь бүр ингээд нисдэг байх юм бол ёо энэ Улаанбаатарт чинь бүр хитэн ажил тийм их юм бэ. За яг амьдралтай юм бэ. Ер нь бол яг нисдэг очих юм бол нисдэг очих юм бол би маш олон ажил зэрэг амжуулах боломжтой болох юм байна. За тэгээд түүгээрээ ингээд мөнгө олж эдийн засгаа ингэж тогтоох те эдийн засгаа ингэж хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм байна. Цар хүрээтэй болох юм байна. За тэгээд дээрэс нь од болох юм байна. Яа нисдэг те. Чинийх бол айгу гоё сэдв байгаа хгүй. Нисдэг хүн хэрэг хүчтэй болоод айгу цэвэрхэн гэдэг. Тэгээ би гол нь миний холонгод үл үзэгдэж намайг таних гэдэг штэ. Миний холонгод энэ үл үзэгдэгчлээ нэг хулгай зэлгээтэй холбоотой юм шиг. Тэгээ өөр юу их би бүнд харагдахгүй одоо. Нэг л юм харахгүй юм руу яваад оржлоо шүү. Тэгээ ер нь бол дандаа ингээд битээр мэдгүй суулаад байгаа шүү. Очроо хэрвээ өмнөх дугааруудыг ингээд нөхөд та бүхэн YouTube-ээс үзээд SoundCloud-аас сонсоод ингэж байгаа бол энэ очроо нь ямар сонин дандаа гачин юмнууд сонгох юм бэ гэж бодож байгаа бол өөрийнх нь энэ цаанаасаа ингээд суглагдаад байна. Одоо үл үзэгдэж бол яах юм би одоо хулгай хийх юм уу? Мэдгүй шүү дээ. Хүн авиж нууцаар зогсох юм уу? Мэдгүй шүү дээ. Яах юм? Энэ юм сонио энэ үл үзэгдэж байвал нэрээ би яах вэ те? За бодъё те. За загсанд явахаар үл үзэгдэж чи.
нэмэр байхгүй те. Загсанд явлаа гэж бодъё. Загсанд харахгүй. Тэгэнгүүт хүмүүс өөрхий гайхах штэ. Нэг юм дэг зүгээр юм. Тэгээ явж идэг те. Тэгээ зүгээр ингэ шийдэх. Сүнстэй байна гэж бодоод айчна. За тэгэхээр яг юм одоо юу гэх юм бэ? Үл үзэсгэлэнт болчвол яг би яг юу хийх вэ? За бодъё. За та нар яг юу хий гэж бодож байна? Та нарын хийх юмыг би хийчихье гэж. За манай оюунагч орж ирсэн байна. Туяагч мань орж ирсэн. Тэгээд энэ хэдэн нас дуугаа яасан бэ гэж асууж байна. Тэгэхээр яг дуугаа эхлээс сонсонгоо хэморонгоо энэ үл үзэгдэх талаар малаар бодъё төхөө. За манай сайхан намнаас нисдэг болчих юм бол инфлюенсер хийх юм байна. Харин тийх гээд байгаа байхгүй. Олон ажил зэрэг амжуулна. Тэгээд одоо нөгөө нэг сайн үүс хийгээл те. Болохгүй байгаа зүйлүүдийг нь аварч мавраал ингээл янз янзын юм хийгээл те. Ер нь бол нисдэг байх чи их давуу талтай юм байна шүү. За тэгээд захиалга авнаа. Харин тийм байна те. За тэгэхээр ингээ бид нар өглөөний нэвтрүүлэг дээр мэдээж дуу зохиосон байгаа Эморл гэдэг сэдвээр манай сонсогчид нь бүгд өөрсдийнхөө шүлгнүүдийг өгсөн. За тэр дууг нь одоо зохиож амжаагүй тэгэхээр яг одоо нэг хүсэж байгаа учраас яг одоо энэ том өрөөгөөрөө та бүхэнд сонсгочихъя. За би одоо нэг шүлгээ пин болгоод оруулчихъя. Пин код болгоод оруулчих гэж байна. Шүлгийн пин код болгоо. Тэгээд найруулагч маань тэр дуугийн тэндээс пүк код болгоод оруулнаа гэж. За тэгээ. За би олонгод одоо шүлгээр энэ хооронд одоо хоёулаа бодчихъя зэ. Хэрвээ би бол хангалттай л бодчих. За чинийх бол гоё л байна. Үл үзэгдэгч болвол тагнуул мөрдөгчл болно доо гэж шүү. Бас эн чинь бас сайн ажил хийх нь өөй. Үл үзэгдэгч болчвол хид хідэн хүнийг яг юу хийж вэ эргэж тойрондоо гинэ ямар байлаараа эргэж тойрондоо. Нэг яаж пин болгодог үү? Ямар ч зөө оруулах гэдэг. Оруулаач. Оруулсныхан дараахгүй юу? Дараа юм уу? Тий, тэгээд найруулагч пин болгох чинь. За өдрийн мэнд хүргье. Хөгжилтэй штэ манай хоёр заяа enable тэгээд л гинэ. За очроод мөгццэг маань миний талд орох байхаа ямар ч үед. Баярлалаа дүү нартай гэсэн байна. Бас очроод мөгццэг маань хэнийг нэг меншн хийгээд оролцоорой гэж дуудсан байна. За тэгээд Улаанбаатарын өглөө дээр Дорами болон дээр маань бүтээгдсэн хамтдаа Эморл гэсэн дог сонсоод эргээд эфиртээ угаасаа битэр эфиртээ сонсох юм байна. Байж байна. Хамтдаа бөөндөө сонсцгоё. Эморл дуу та бүхний бүтээл. За аюул нэлэм Эморлтой эхэлж байна. Та нарын шүлэг шүү дээ. Шүлгийг хараад дагаад дуулчихсан болоо шүү. Нанашлаагүй байж надаас хоцсон гин шүү. Зундаа өгөрчж үзлээ. Зугаацах нарыг харсангүй. Чимээгүй хоосон нуруу цагны зүйл дугаарч. Чин зүрхний минь шархыг хин ч сонсохгүй. Наач дахил тахгүй. Өөрийгөө олох цаг байна уу данадад өнгөнгөр солонгор чадаж байна уу би бидний дусадан хүн магадгүй сонин хүн бусдаа суруур дуртаж бусдаа суруур шаналн нүдэнд минь мүлцэн нандин дурсамж бүхэн намрын авч шиг асгол хийсэн онлоо нэрийг чинь зүрхэндээ
Яа. Энэ нэлээд уртан болсон байна бас тий. За ингээд Улаанбаатарын өглөө дээр бидний хамтдаа бүтээсэн Эморол гэсэн дууг хамтдаа том өрөөгөөр сонсоод өндөрлөө. Дахиад нэг хувилбар байгаа. Гэхдээ тэрийг нь эх 7 хоногийн дорой мигээр хэдүүлээ дахиад сонсох болно заяа. За ингээд одоо том өрөөнийхэн сэдв рүү эргээд буцаад орцгоё. Сайн бодож чадсан бол одоо очроогийн бодолтын дагуу ярианд орцгоё. За хэрвээ би нөгөө үл үзэгдэгч болох юм бол за ярихаас өмнө хэлчихье те. Том өрөө үргэлжилж байгаа. Том өрөө цэнгэн нэвтрүүлэг дээр мэдээж өнөөдөр найруулагчийн маань бид хоёрт өгсөн цуглуулсан сэдв бол зүгээр л мөрөөд гэсэн сэдв байгаа. Тэгээ энэ дотор бол хүчнүүдийн талаар ярьж байгаа юм шиг байгаа. Тэгээд энэ хүчнүүд дээр чинь бол ингэж байгаа аахгүй юу? Сугалсан чинь очроо болохоор үл үзэгдэгч хүчийг сонгочихж байгаа. Би болохоор нисдэг хүчийг сонгочихж байгаа аахгүй юу? Хэрвээ тийм хүчтэй болвол юу хийх вэ гэдэг бодол санаагаа хамтдаа ярилцах гэж байна. Мэдээж ийм хүч ч гэсэндээ танд ярих юм бол та юу хийх вэ? Энэ талаараа бодоод 99861045 дугаарт бидэндээ холбогдоод өөрийн бодлоо илэрхийлээрэй. Бас комент хэсэгт хэрвээ ийм хүчтэй болчвол яах вэ гэдгийг бичээрэй. За одоо харин хэрвээ үл үзэгдэгч болчих юм бол манай очроо яах вэ? Ер нь яг надад хамгийн түрүүнд бодолд яагаад ч юм мэдгүй тэгж мэдрэмж орж ирсэн нь те. Одоо зайгийнх бол нисдэг болчвол од карьертэй амар гоё хүн болгон ингээл гар үсэг аваад амар гоё. Би нөө үл үзэгдэхлэнгүүл шууд гулгаа зэлгээтэй л холбогдол те. Яг нэг гоё шипи өгсөн шүү дээ. Ямар өгсөн? Юу, тагнуул магнуул болоо. Тагнуулч болохгүй би бол. Тэгж тагнуулч болж. Үл үзэгдэгч бол тагнуул мөрдөгч болно. Үл үзэгдэгч юм чи харахгүй шүү дээ. Үгүй үл үзэгдэгч одоо би бол ингэж бодчих. Би араа энгийн байдлаас нэг бодчих. Тэр үл үзэгдэгч болох юм бол би зам гарахтаа машинаа сайн харна. Тэгвэл машины жолооч намаа харахгүй шүү дээ. Тийм үстэй. Гэхдээ баян үл үзэгдэгч байхгүй шүү дээ. Үгүй ер нь болчвол гэж яриад байна шүү дээ. Тэрэн дээр ярьж шүү дээ. Тэгээ би бас ер нь бол ингэх баха. Гэрэгнэрээ их тоглох баха тийм ээ. Хүүхдүүдийн гар утсыг гин тажуунаас нь нисгэж авч яваал тийм. Тэгэл хамгийн амттай юм идэхтэн төрүүлж очиж юм ин очиж авч идэж мэдээч юм уу тийм. Яана. Очроо Робин Гудийн ажил хийж болох юм байна шүү дээ гэж байна. Робин Гуд гэдэг чинь хэн блэ? Робин Гуд ч одоо нөгөө ядуустай тэмцэж тийм байна. Авсангууд нь ингэж туслаа. Нэгэсэндээ одоо тоороо байна тийм ээ монголоор бол тийм ээ. Наадах чинь бол их гоё арга байна шүү. Тийм ээ. Наа чи үнэхээр гоё юм. Гэхдээ яг хөө тэрнээс өмнө би өөрийнхөө мэдээ хэлээдгээ. Ер нь яг хөө би ингээд нууцаар тийм ээ харагдахгүй юм чинь. За. Манай ажлынхан одоо тийм хурал мурлыг ингээд намайг оруулахгүй байдаг хурал мурлыг нууцаар сонсно. Тэгээ заяагийн өрөөлөө Сэмэрхэ орон заяа. Заяагийн өрөөлөө Сэмэрхэ ороод яг онлайнаар юу үзэж байгааг нь харна, хинтээ чатлж байгааг нь харна. Яа. Гаж бод. Тий. Ер нь яг нэг тиймэрхүү юмуд иглээд хорж ирээд байгаа зэ. Гэхдээ яг сайн талаас нь бол одоо саний хэлдэг шигтэй яг тоороо банд шиг шууд ингээ явж байгаа. За хамгийн түрүүнд одоо нэг амар одоо улгаа зэлгээ хийж баяжсан одоо тэр нөхдүүдийн гэрлүүл очих бах та. Тэгс чи би өөрөө бас улгаалах гэдэг нэг үедээ. Тэгэнгүүтээ тэдний мөнгөний ингээл шуудаалал тэгэл яг ингээд тайгуур байгаа ингээл ядуу гизүү яг хэрэгцээтэй байгаа хүмүүст нь аваачаад ингээл бороо шиг асгаж өгөөл тээ. Яа. Одоо тиймэрхүү ажил хийх юм одоо өөр одоо. Бас л тийм л юм тий. Би яг надад хэлэх нь шүү дээ. За би ингээд юм яасан чи ингээд дээшээ дээр гарч байгаад ингээд нисэж байгаад ингээд цацаад үг гэл. Үгүй чамтай хамтрахгүй шүү дээ. Хамтрахгүй юм уу? Чи дээр эсрэг тал байх байх. Тийм үү ямар чи эдийн нисдэг гэсэн намайг эзэж олж чадахгүй. Чи зүгээр нисэл хаагаад гэтээ чамд очроо ямар нэг юм бариад чи гэдэм үү ямар нэг юмтай л байгаа. Тийм учраас тэр нь ингээд харагдах байхгүй. Би бүр бүх хуцаа тайлна шилээж тайлчин. Тэгэхээр чи бүр юу ч надаас харагдахгүй. Тэгэл хав харанхууд ер нь бол ингээд явж яах гэсэн үг байхгүй. Хав харанхууд тэгс чи гин яг ингээд шалтан явжсэн чи хүл үздэг чанар наадах болчиход. Тэгэл нэр хүн шалаар нэг юм бол. Шалаар нэг болно шүү дээ. Тэгээ штеп. За очроо үл үзэгдэгч болох бол миний дүү төрийн ордонд ороорой гэсэн байна. За төрийн ордонд ороод яг би яг юу хийх вэ? Харин юу хий? За төрийн ордонд ороод те буруу юм ярингууд нөгөөдүүдийн нэг шанаатал те буруу юм ярихт нь цохоо явах юм байна. Амар зовлонтой хах те төрийн ордонд нэг юмтай болсон гинлээ гэх. Тэгэл ерөөс нүүр амд байнгын юм нөхөхнэт нь янз янз болсон юмтай болсон юм шүү. Тий. Байнгын камер шүүхстэй. Шо чихэнд нь очиж хэлнэ штэ. Буруу юм ярингууд чи зүгээр агаарай. Өөлийн өөр хаалга тогшдог шүү. Би чамаад. Ер нь ингэх юм байна. Би ер нь удаа сүнс болж жүжиглэх юм байна. Яг тэгэхээр ингээл буруу юм игээд байгаа нөхдүүд рүү очиж чихэнд нь очиж шивнэ. Би чамаг насаар чин даагна гэтэр гэлтэй. Наа буцаа. Наад хуйлаа батал те.
наа туулаа боль гэдэг нэг ер нь ингээл тиймэрхүү өөрчлөлтүүдийг хийж бас болох юм байна. Үл үзэгдэх чанар бас хэрэгтэй юм байна тийм. За тэр бороо болсон мөнгөө манай Сонгойрхон дүүргийн 6 дугаар хорооны тосхны 17-оос 10 тоот руу шидэрээ гинэ. За бичээд очи дахиад унш та. Яа нэг уншилт. За энийг тэмдэглээд авсан байна. Тэгээ манай хүн бол зах цай байна. За би бол одоо нөгөө нисдэг хүн ч байгаа даа шүү дээ. Нисдэг хүний хувьд бол би мэдээж очроо одоо жишээлбэл харагдахгүй байгаа учраас зарим тохиолдолд муу юм хийнэ гэдэг байгаа энэ хүн чинь. Одоо тэгээд нисдэг үл үзэгдэх хүн чинь одоо муу юм одоо сайн юм хийхин төлөө зарим муу зүйлийг хийх ч юм уу тиймэрхүү зүйл болох болов шүү дээ. Ер нь бол суурь нь бас нэг муу юмнууд хийнэ гэдэг аахгүй. Би бол мэдээж нөгөө олон хүний нүдэн дээр ил байгаа. Тэгээ бүр шууд тусах хүний үндсэн. Нисдэг болчоор чинь нисдэг болохоор чинь ингээд ямар ч нэг юм спорт хувцс өмсөхгүй болохгүй мэн те. Юу бүх өмсч нисч болохгүй нэ шүү дээ ер нь. Яг юм зориултын супермен. Яс юу юм очдгийг. Юу аимхай юм бэ те. За өөр яана гэж байна. За. Тачаараа би амар чочсон. За манай оюунагч бол одоо зөв шүү дээ гэдэг чинь шүү дээ. Чихнээр ярьж байгаа гэдгээ бодоод ямар амар чанга орж ирдэг хүний яриан дундуур ёо би чанга залуул да. Би нэр амар чоччлоо сая ёо. Яа ди наа зочиогоод идэг болохоор тэгээд өшөг авч байгаа юм гинт яриан дундуур орж ирээд. Яаж байгаа. Зааж агаар тайвшраадах. Би сая юу ярьж илаа. Сарнад алга болсон шүү. За. За чи бол одоо нисдэг хүн болох гэдэг байгаа шүү дээ тийм нисдэг хүн болох. Тийм нисдэг хүн болж би ихтэй айгүй чухал юм ярьжсэн байхгүй. Яагаад хүний ер нь ярианы дундуур орж ирж байгаа? Харин тий яг. Үл үзэгдэгч хүмүүсийн нэг сул тал нээдэг байхгүй юу? Юу болоод байгааг ерөөсөө мэдэхгүй гинт ороод ирчдэг. Тэгээд тэр зангаараа ингээс бас орж ирлээ л дээ. Йоо бүр амар чивчлээ. За үл үзэгдэгч болчвол үл үзэгдэгч чанараараа одоо чи эсвэл одоо нисдэг чанараараа яаж мөнгөтэй болж болох вэ? Бэж би ихлэх нөгөө нэг чиний ярьсан шиг би нөгөө нэг онлайн ярих гэдэг ярьж явахгүй болохоор наа чинь юу байгаа вэ? Чи онлайн ярьсан шүү дээ. Би бас онлайн ярих чинь чи дундуур орж ирсэн байхгүй юу? За тэгвэл хэлээч. Тэгээд санахын үлээ. Тэр чинь нөгөө юу байхгүй юу? Нисдэг хүн чинь тэгээ хүний нүдэн дээр ил байна. Тэр тусмаа маш олон хүний нүдэн дээр ил байна. Ягаад гэвэл тэр чинь ганцаархнаа нисээд нь шүү дээ. Харин тий. Тэгээ дээрэс нь би дэлхийн хүн болно. Зөвхөн Монголын хүн биш байхгүй. За. Зөвхөн Монгол байдаг биш дэлхийн хүн болж байгаа байхгүй. За. Тэгээ маш олон шин туршилтуудыг нээн. Маш олон шин зүйлүүдтэй хамтран. Чи яаж нисдэг чанараараа шин туршилтыг нээх юм? Хөөе намайг туршин штэ тэр хүмүүс чинь. Яаж нисдэг болчихов? Яаж юу те? Юу идэж гэн, юу ууж гэн. Чи тэр өөрийгөө туршуулаад байж байгаа юм уу? Би бас яг мэдээж энэ дэлхийн хүн болсон юм чинь бас туршилтанд нь хувь нэмрээ оруулна. Нэ яг харахгүй оруулна. Тэгээд эн чинь маш олон тийм дандаа хүнд сайн гэгээлэг зүйлүүдийг хийх бах. Хэрвээ бүр ингээд төрхөөс минь авахгуулаад нисдэг чадвар надад байсан бол би яг хүүхэд байхдаа жоохон хүн амтын шоглож моглоо тий зүгтэж мухтаад ч юм уу тий бас сайн зүйлүүдийг хийж үзгэл байсан баг. Одоо жишээлбэл очроо нэг мөнгө аваад зүгтлаа гэж бодоход тэр мөнгөнд би аваад зүгтдаг ч юм уу тий. Нэг ингээд агаар дээр нэг шуудаа тэг мөнгө явж яхад би нөгөөтийг аваад нисчихнэ штэ. Заяа ч гэсэн бас буруу юм бас яриад байна да. Ихэхгүй буруу юм хийнэ л гэдэг. За манай тоогч хүн гэсэн байна. За нисдэг болчвол нутаг явчаад ирмээр байна гинэ. Яг өнөөдөр гэж байна. За тэгж хөлдөж өгөхөд яг одоо нисгэр чинь бас дээр агаарыг хүүтэн штэ тий. Гэхдээ яг одоо тэгээд тасч штэ. Очроо тэр нөгөө нэг ажиллаж байгаа амьдарч байгаа газартаа хүн айгүй хамаатай. За ер нь бол заяа бол одоо нисдэг боллоо гэж бодоход тий. Өста бомбор хаваар царайтай байна. Ягаад тэгэхээр салхин нүүрд ганда. Энэ хаа. Одоо надад төсөөлж байна. Одоо заяагаар хаваар заяа. Тэг ингэ нисээ яваад идэг тий. Цагаан өнгөтэй шуу байдаг штэ. За. Тэр чинь л баг бий л гэсэн. Гэхдээ тэр ч яг өдөн штэ. Чи би арьс яриад байгаа юм уу? Тэгвэл би наана өдөртөө болчихлоо. Нисдээ тэр өдөө гаргаж ирдэг. За одоо мөнгө олох аргын талаар ярих гэдэг нь үү? Тийм мөнгө олох аргын талаар яа. Тэрний өмнө ингэж байна. За яа миний дөө намайг аваад оюунагч хэлсэн байна те. Шууд Монголын хамгийн гоё газар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын гол ус уул хад руу үзүүлээрэй гэдэг. За тэрий чинь би одоо төлбөртэй үйлчилгээ болгоно. Одоо яаж мөнгө олох вэ гэсэн шүү дээ. За чи хэрвээ одоо оюунагчийг за бодъё. Оюунагчийг аваад Хөвсгөл рүү нислэг чи яаж барьж явах юм? Мэдээж нисж байгаа учраас түүнд давхар хүч чадал харилсан байгаа. Тэгэхээр одоо оюунагч хаанаас нь барина гэсэн үг? Тэвэр шүү дээ. Тэвэр яхам уу? Оюунагч одоо урд нь те. Тэгээ эсвэл тэвэрч болно. Бүр энийг бизнес болгох юм бол би ингээд нөгөө нэг гартаа бариад доошогоо ингээд нэг ийм хүн 2-3 хүн суудаг ч юм уу те. Тим ийм агарын нисдэг тийм
одоо юу гэдгиймээ тэр ч одоо хайрцаг марцаг бэлтэж штэ. Тэгээ тэрэн дээр суулгачих болох байхгүй. Агаараар нисдэг. Одоо энэ нисдэг тэрний үйлчлэгээнүүд яваад байна штэ. Монголд ч одоо нөгөө хувийн нисдэг тэрэгний үйлчлэгээнүүд зүгээр ингээд тойрч буугаад одоо бараг 100 олцсон байна штэ. Уг нь одоо дээш хараад нисдэг тэргээ намайг аваад яваарэ гэл ингээд ойрлол хардаг байсан үе чинь зүгээр одоо бараг л мөнгөтэй байвал дотор нь суудаг цаг болсон байгаа үед би чинь бас тэр бизнесийг ашиглаж болох байхгүй. Харин тийм ээ те. Амраг косуудыг зугаалуулж болж байна те. Чи нисдэг болчиход хүүхд мөх тэр вэ ой мод алга болдог штэ нэг тиймэрхүү би дээрээс нь харна штэ. Тиймэрхүү юмнуудыг бас олж харж болох нь те. Онцгой байдлын газрын бүр би чинь нөгөө нэг юу хүндэт дээд гişүн мишүн болох байх. Оо ямар гоё. Үгүй чи ер нь одоо энэ манай одоо энэ ангар хэлж штэ. Заяа хүргэлтийн ажил таам шүү гэнэ. Харин хэлж штэ. Би мөнгө олохын тулд маш олон зүйлийг зэрэг хийх байхгүй. Хүргэлтийн ажил бол шуурхай. Би бүр хүргэлтийн ажилтны дундаа бүр хідэн одтой байдیں۔ Тэр одын бүгдийг би авна. Тэгээ өрсөлдөгчгүй. Тэгээ над дээр ингээд хүмүүс ингээд цалин өгөөд алцдаг. За. Ийм л чадвартай хүн болно. За тэгвэл яаж мөнгө олохын очроо бол үл үзэгдэгч чадвараараа би одоо үл үзэгдэгч чадвараараа мөнгө олох ганцхан дарга. Яа нэр үл үзэгдэх чанараар манайха бас комментээр бичээрэй. Үл үзэгдэх чанараар хэрхэн яаж мөнгө олж болох вэ те? Хүргэлтийн ажил хийж болохгүй те? Би бас замаар гарахтаа машин харахгүй, машин намаа харахгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээ ер нь жоохон үл үзэгч болчихлоо ер нь байнга л юм нэг одоо гудамжаар өдр явахдаа юм хөдөлгөөнтэй явах байх л та тий. Явж байгаа хүмүүсээ ингээд сүлжиж мүлзээ. Нөгөөдөл чи харахгүй шүү мөрөхгүй яваад байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн хэцүүгийн сан мөнгө олох гэдэг байгаа шүү дээ. За мөнгө олох чанар гэх юм бол би одоо илб милб үзүүлэх юм уу да. Гэтэ одоо бид энэ чанарууд ингмээр байгаа байхгүй. Муу юм хийх юм бол алга болчдөг юм чадвар нь заяа. Тэгэхээр дандаа сайн зүйл хийнэ гэсэн утгаар явуул зүгээр байхгүй. Бас суурин дээ. Тэгхийн бол би угаасаа яг байгаа л ах юм байна. Очроо ярьж. Тэгэх юм бол чи хүргэлтийн ажлаас өөр юм юу ч хийхгүй. Юу ярьж байгаа. Би чи нөгөө нэг онцгой байдлын албанд туслана тий. Тэгэд би чинь тэнд янз янзын асуудал гарч байгаа газар чинь туслана. За тэгээд нөгөө хоолыг уулзууч хоолыг ойртуулж хоёрыг уулзуулна. Ер нь маш тийм ийдэг, гэгээлэг, сайхан сэтгэлтэй тийм олон үйлдэлүүдийг би хийхэд бүрэн миний бие нээлттэй байгаа учраас та бүхэн 88 66 10 45 дугаард нисдэг заяатай холбогдорой. Одоо би чинь үл үзэгдэгч за юу яа яаж мөнгө олох уу гэдэг нь те. Үл үзэгдэхэд бол хувцсны модель ажилд авна гинэ. Хөнгүү хэрнээ сайхан модель болно гинэ. Хөнгүү хувцс нисдэг гэдэргээд. Үгүй шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө биетэй ингээ модель дээр хувцс өмсгөөд ингээ тавьчих байгаа шүү дээ. Очроогийн хувьд болохоор би нь харагдахгүй. Ингээ толгой молгоо ингээ янз янз би нь харагдахгүй шүү дээ. Тэгэхээр ингээ хувцс өмсөд ингээ хоосон юм дээр тохогдсон ингээ хувцас ингээ тогтоод ингээ бодолтой. Харин тийм юм те. Бас их содон санаа юм. Гэхдээ яг тий гол нь хэдийг өгөх юм дээ нэг хувцас өмсчөөд өдөржингөө зогсоод ах чи бас залхуутай биш дээ. Үл үзэгдэгч байж тийм юм. Тийм юм хийгээл те. За очроогийн үл үзэгдэх курс гэдэл зарлчих гинэ. За гаднаас валют оруулж ирэх юм байж дээ гинэ. Үл үзэгдэх те. Гэхдээ хамгийн гол нь үл үзэгдэх курсээ энэ хүн заасан ч гэсэндээ тэр хүмүүс нь үл үзэгдэгч болохгүй юу яах вэ? Харин би ганцаархан л болох байхгүй. Тэгэхээр эн чинь худлаа. Боломжгүй шүү те. Яг би бол нөө илб милб үзүүлж магадгүй те. Илб бүд нэг хүнтэй хамтарч болох юм. Жишээ нь одоо ингээд би чамтай хамтарлаа гэж бодъё зэ. За одоо ингээд чи бас л од болох юм байна те. Одоо ингээд энэ одоо аягийг одоо алсаас чи ингэн штэ. Өргөөл те. Өргөөл тийшээ аваачаал. Тэнгүү би нөгөөдхийн цаана ингээ барьц явж штэ. Үл үзэгдэг юм. Юу яаж болох юм бэ? Очроо надтай бизнесийн санаагаа нийлүүлээд хоёлаа ирээдүг хамтдаа харж болох юм байна. Тхиим болоод бас амжилтанд хүрэх магадлал чинь өндөр шүү. Тийм хоёлаа хамтарч болох юм байна те. Тэгээ яг би нөгөө ашгийнхаа 80% чи 20% гэнэ. Угаас чамд хийгээд авах юм байхгүй чи. Тэгэхээр одоо чи нисдэг би үл үзэгддэг байдаг тэгээд одоо. Тийм нэг хийгээд авах юм байхгүй юм чинь те. Болж гинөө. Тэгтээ яг ер нь одоо ингээ за яг тэр яг хоёлаа ингээ за мөнгө олох тал дээр ботсон. Энэ ингээ мөнгөн дээр айгүй тийм мөнгө олох тал дээр ботсон бол одоо ингээ хэрвээ үл үзэгдэгч одоо нисдэг хүн болчлаа гэж бодоход хэцүү нь юу байх вэ? Хэцүү тал нь, сул тал нь. За жишээ нисдэг хүн болох. Мэдээж тэр чинь нөгөө нэг олонний анхаарал өртсөн учраас энэ тэндээс айгүй их урилга зарлага ирээд ийм ч юм хийгээд үг, тийм ч юм ийгээд хийгээд үгээд бүр ингээд ядардаггүй төмөр биетийн юм шиг хүмүүсийг хандаад ахах л та. Ядрах бах тийм ээ. Тий, ядрна штэ. Амар
их ядарн тэр чинь бүр үнэхээр их ядарн туйлдан цуцсан сүүлдээ бүр хүмүүсийн нүднээс хол ингээд зүхтмаар санагдах үе хүртэл байна. Магадгүй түүнээсээ болоод би гоо сайхны мэдсэлд ороод өөрийнх нь царайг өөр болгоод өөр амьдралаар явж иж магадгүй. Тийм ээ те. Энэ маш их намайг санаа зовоож байгаа. Би яг энэ бодлосоо болоод нисдэг авьяасаа үзүүлж чадахгүй суугаад байна л та. Харин надад ч гэсэн яг үл үзэгдэх чирээ болчих юм бол нэг хүмүүсийг их хэр айлгаж зочоох бах. Тэ хүмүүстэй мөргөлдөх зочоох. Айгуул би чи дүрсгүй юм чи хүмүүсийн жихэн дээрөө янз янз юм хэлж мэлээл те. Тэгэл ер нь жоохон хэцүү. Тэгээ ер нь одоо ингээд бас хамгийн үл үзэгдэх чанартай болчиход ер нь би яг үнэнгээ хэлье. Би за хэн намайг юу гэж ярьж гин гэдэг одоо процессуудыг заавал очиж мэдэх гэж хүсэх бах. Тэгэл ахал та хамгийн түрүүнд. Тэгээ тийшээ нууцаар очиж сонсно те. Өөр газар очино те. Одоо хэн намайг юу гэж шалгах гал ер нь тэгэл чимээг сонсоол те. Одоо жишээ нь одоо наацх нь хүүхтэй те. Одоо ингээл өрөөндөө юу хийж гин гэл те. Ингээл харах гал. Би чинийх дээр бизнесийн санаа олчлаа. Яг бизнесийн санаа яах вэ? Тэр би сул талуудаа бол ерөнхийдөө жолоочгүй машин гээд үнэтэй такси гаргаж болох юм биш гинэ. Тэгээд одоо жолоочгүй машингаа үнэтэй такси гаргаж чагаар чинь намайг хоосон байна гэж бодоод. Үгүй ангар ингэж нөгөө жолоочгүй машин гээд үнэтэй такси гарганаа хоёлаа алан заяо. Дэлхийд танигдана гээл бод ашгаа яг тэнцэн хуваачхна. Би бол маркетингийг хийж н асуудалгүй гэж. Тэр нэг жолоочгүй машин гэсэн чи зүгээр энгийн зүгээр юм аку маку байвал те. Гоё эсвэл нэг брус мөрөс ч юм уу те. Болно шүү дээ. Зүгээр бүр юм дээр ихсэл. Хоёр надтай хамтар. Тэгэх юм бол жолоочгүй машин тэнгэрт нисэж байна. Тэнгэрээр явдаг машин босгоё. За ингээ бизнесийн санаад бол араасаа явсаар шүү. Очроо тагнуул хийх юм биш үү гэд Бимбабата маань бичиж байна. Ер нь их тагнуул хийх гэж ярьсан шүү. Ер нь яг тагнуулч хийх гэдэг чинь өөрөө түрүүнд анх ер нь тэгжээсэн. Тагнуулч хийх гэдэг чинь тийм амар ажил биш л те. Аюу хэцүү. Маш олон юмнуудыг нууцуудыг мэдчихэдэг. Тэрийг задлахгүй байх те. Хүн болгоно одоо надаас тэр нууцыг мэдгээ хорлох гээд ах ч юм ингээд ер нь олон асуудалтай шүү дээ. Тэгэхээр ер нь тагнуулч хийх бас л хэцүү л дээ. За хоёулынхаа бүр хамтрал дээр чинь бүр оюунагч ороод ирчин заяа. Их чинь нэгтлэн бодогч хийн. Заяа 67%, очроо бол 23%, харин их чинь 10%. Тэгээ банкны арга байгаа шүү гिचнэ гэдэг. За бүр бизнесийн санаа яваад. За яг та яахлаараа 67%, намайг 23% гэж байгаа лээ. Гэхдээ миний яг ингэж хийж байгаа чадвар чинь арай илүү дөхөн байгаа байхгүй. За сууж исэн чинь гинэ чихэн дээр нэг жок орж ирээд ивэл бас левүүл юм байна гэж штэ тий. Харин тий те. Гэхдээ ингээ хартал хинж байхгүй. Ингээд их юм бол бас хэрэг эвгүй. За энэ мэдчлэн ер нь хэрвээ хүнд ямарваа нэгэн байдлаар гэд нэг зүгээр ингээ мөрөөдөж штэ. Бас ингээ бид нар чинь бас мөрөөддөг штэ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэгчлэн ингээл зүгээр ээжсэн чинь мөнгө олдчихвол яах вэ? Ингээл нисдэг болчвол яах вэ? Ингээл үл үзэгдэгч болчвол яах вэ? Энд тэнд янз янзын хуурч мэрхлээд байгаа хүмүүсийг айгуу хурдан байрж шийтгэл те. Ийм асуудлыг шийдэл айгуу хурдтай болчвол яах вэ гэх мэдчлэн маш олон нөгөө нэг мөрөөдлүүд байна л та. Байдаг юм боддог байхгүй. Хэрэв би үл үзэгчтэй ирсэн бол тэрийг өстө очиод ингэхгүй гээл те. Энэ бодлоод байна. Хэрэв би нисдэг байсан бол өдөр гээл те. Гэхдээ эн чинь зүгээр мөрөөдөл ахгүй юу? Хүн яг тийм болох боломжгүй. Хүн зүгээр сууж агаад өчнөө олон саяар нь мөнгө олох боломжгүй учраас бид яг одоо байгаадаа талархаад баярлаад тэгээд харин өөрөө яг жинхэнэ хин нэгнийг хийж чадахгүй өөр нэг зүйлийг хийж чадахгүй гэдэг нууц авьяасаа ингэж далд байгаа зүйлээ гаргаж ирж өнгөлж тордож явах хэрэгтэй юм шүү. Гэхдээ харин тий одоо хүн байгаа үстэй яг одоо байгаа нь одоо энэ чанарууд байхгүйгээр тий одоо байгаа мөн чанар нь өөрөө энэ дэлхийн ертөнц цаг агаар цаг хугацаад юу гэдгийг байгаль бүх зүйлтэйг ингээ зохицоод яг байх хэвээр хамгийн сайнаараа л бий болчиход байгаа байхгүй. Хамгийн сайнаараа л бүтээгчээд байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс яг энэ дээрээ талархахгүйгээр илүү их юм бодоод төсөөлөд идэг те. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За манай нэг санхүүгийн нэгтлэгч ороод ирлээ бүр. Яг заяа 67% гэж байгаа гэхээр заяа чи болгоод ил харагдаж байгаа. Чи бол өвөл үзэгдэгч. Тийм ээ. Тэгэхээр чи бол үгүй бага авна. Ягаад гэхээр чиний хүнд итгэх нь овор. Та бол бүр бага авнахгүй. Би бол 10%. Тэгтээ бас банкны арга байгаа шүү гэж байгаа тест. Бас банкны аргаар идэх чинь 10 үзгээр идэн тийм ээ. Үл үзэгдэх байгаа юм. За. Та бас сайн байх шүү хчээ. Харин тийм маш сайн. Энд чинь бол яг бодоод байгаа. Одоогийн харин заяагийн хувьд бол
өөрийгөө гаргана, өөрийгөө тодорхойлно, бүх юм үзүүл харуулж байгаа болохоор 10-гүй их 67 баггүй юу? Яаж ч бодсон 67. Шүү дээ. Үнэ. Өнөөдөр 100% ихтэй. Тэгтээ 67% ашигын таснаад тэгээд зөндөө авсараад миний Хоёр нэг чинь тархин тавтар. Таны тархи бол үнэхээр гайхалтай юм. Гэтэ та нэг зүйлийг тооцоолсонгүй оюун агч. За. Яагаад гэвэл би үл үзэгчүүд үзэгдэгчүүд ээ. Тийм учраас та хоёрын авсан 10%, 67% чинь байхгүй болоо гэсэн. Үгүй. Би нууцаар авчих штэ. Үгүй. Яагаад гэвэл чи үл үзэгдэж байгаа гэдэг битээ мэдж байгаагаар дандаа тооцсон дараагаар хийн штэ. Тооцооны аргаар. Тийм ээ. Бас энэ чинь юм хүмүүдээ ингээ болгоно гэж Тийм шүү. байна. За баярлалаа нэгтлээ хичээ. Таныг удахгүй эргэж холбогдож ажилд чи өрнө. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Одоо сая олоод жишээлбэл мөнгөний тооцоог барихаар хүн ороод ирж штэ. Энд чинь бүр баг бизнес болчихлоо штэ. Хамтаараа бүр сонсогчтойгоо мөрөөдөд унлаа. Одоо маркетинг талаас нь ангараг орж ирээд би хоёрыг ингэж маркетингднаа. Хоёр наа маркетингаараа авчихаа гэх юм бол бүр алах нэ. Тэгээ бүр зөвлөхөөр нь сайхан орж ирээ. За бүр тус. За дараагийн холбогдъё байна. Өглөөний минь. Өглөөний минь. За өглөөний минь. Манай бизнесийн ямар албан тушаалтай үнэ ороод ирв? За юу хальцсан ямар сэдв явж байгаа вэ? Гэхдээ яг битэр бол ингэж байгаа. Хүн бол ер нь ингээд нэг юм хийсвэр янз бүрээр мөрөөддөг. Тэгэхээр битэр мөрөөдөл гэдэг сэдв суглаад тэр дотроосоо битэр хоёр талыг сугалсан. Хэрвээ одоо заяагийн хувьд болонгууд нисдэг чадвартай байсан бол юу хийх вэ? Сайн зүйлийн төлөө. Би болонгууд үл үзэгдэгч чадвартай байсан бол сайн зүйлийн төлөө юу хийх вэ гэдэг сонголтуудыг хийсэн байгаа. Та хэрвээ энэ хоёр чадварын аль нэг нь танд байсан бол яг юу хийх вэ? Ямар сайхан зүйл хийх вэ гэдэг талаар ярилцж байгаа. Нэг нь үл үзэгдэгч, нөгөөх нь нисдэг. Энэ хоёр заавал энэ хоёр чадвараа сонгох юм тий. Тэгээ энэ хоёроос аль нэг нь бас өөр чадвар сонгомоор байна уу? та гал гаргадаг чадвартай болмоор. Хэрвээ энэ хоёр хувилбараас аль нэгийг сонгох вэ? Үл үзэгдэж. Өөр нэг чадвар гэх юм бол далдыг хардаг. Наа ч гоё тий. За үл үзэгдэгч сонгосон шалтгаан юу вэ? Үл үзэгдэх шалтгаан гэх юм бол чиг нэг дээгүүр байгаа Обамарийнхаа юу хийдгийг нуугдж байгаа шалтгаан. Харин тий. Нэг болохыг мэдэх нь шүү. Одоо нөгөөд нь сонгуулийнхаа юмд орч. Тэгэхээр чи хоёр том намынхан дунд нь орж байгаа үл үзэгдэх юм чи нөгөөд нь харахгүй шүү. Тэгэхээр тий штэ. Ямар болохоо яаж хийдгийг байх гэдгийг бүр яста жиг утгаар нь харж авна да. Та хэрвээ одоо энэ нэг үл үзэгдэх чанараараа зөвхөн одоо мөнгө олж амьдрийг бол яаж амьдрах боломжтой? Юу хийх вэ? Ганц л арга байгаа шүү дээ. Юу? Нөхдөөтэй гэр орныг нуухгүй юу? Яг л тэгж орж ирээд байгаа байхгүй энэ чинь. Надад ч яг л тэгж л. Гэхдээ яг тэгэд гэр орноос нөгөө нэг хулгай хийсэн мөнгнүүдийг аваад өөртөө хэрглэж болно. Бас бусдад нөгөө тоороо байна чиг бас хүргэж өгч болох юм да тий. Тий. Робот хамаг эмийг нь хуу хамангуудаа робот гүчих тараахгүй юу их. Тий. За. Тэгэхээр сайн тал байгаа гэсэн үг байхгүй үл үзэгдэгч. Хамгийн хэцүү тал нь юу гэж бодож байна? Одоо үл үзэгдэж болчлоо гэхэлэр хамгийн залхуутай ядаргаатай тал нь. Хэрвээ тэр үл үзэгдэх чадвараа шаардлагын үедээ гаргаж чаддгүй бол тэгэл хүнд харагдахгүй явах чи хэцүү шүү дээ. Тий штэ. Дандаа үл үзэгдэх болж байна. Ямар ч хувийн амьдрал байхгүй болно тий. Үе ти энэ дэш чи юу вэ? Сүнс. Тэгээ гол нөгөө замаар гарахтаа хүртлөө машинаас харахгүй л жолооч нь таныг харахгүй гэсэн үг шүү дээ. Одоо ганцхан шулуу авч цонхруу шидж байгаа зам гард юм уу яа гэдэг. Яа нөгөө цонхыг хагалж байгаад би байж үгээ сануулж байгаа дөө бүр. Амар. Үл үзэгдэх чинь гэж. Тийм ээ бас тийм ээ. Баярлалаа. Бидэнтэй хийн холбогдсон бай танилцаагүй штэ. Цэги. За цэги. Өнөөдрийн тэгвэл яг энэ дотроос бол үл үзэгдэгч байхыг сонгоод тэгээд өөрийнх нь талаас ярьлаа. Харин цэгийн яг өөрийнх нь давуу тал те өөрийнх нь нэг нууц авьяас нь юу вэ? Одоо би ч нөгөө байнга бичлэг сонсож өмнө хүчний байгууллагад ажиллаж нэг аяга баалаа юм байдаг юм аа. За юу? Одоо сардаа 300-400 хүний материалтай танилцаад нөгөө төлөө нэг 2-3 эргүүлээ бүгднгийнх нь нэрийг нь мэдгүй ч гэсэн овог нэртэй зээж. Тэр нь аюу.
Харин тэгдэг хүмүүс байдаг. Бүр зээжлэх чадвар сайтай юм биш үү? Ой тогтоол сайтай юм шүү. Тэр багаас нөгөө ном уншижсэн болохоор. Тийм ном уншижсэн шүү дээ. Би харсан, би бас харддаг шүү. Тийм. Наач тэгэхээр бас нэгэн сайн. Одоо жишээлбэл энэ бит хоёр сая ярьлаа шүү дээ. Онцгой авьяасууд гэдээ ярьсан болвол энэ дээр яах аргагүй цэгийн авьяас ч гэсэндээ онцгой авьяас дотор орж байгаа байхгүй юу? Хэрэв аргийн хүн тэгэж амар шизээжлэхгүй шүү. Биш нөгөө яг энэ байгууллагын нөгөө хуулийн багтаа ажилладаг. Тэгээ манай аль энэ хүн чам дээр нөгөөт нь шүүгэж гэж шүүх хэрэггүй аль аваад гэж. Харангуйта наач байхгүй мөн үү? Манай чи яа гэдэг. Баг компьютер юм биш үү явдаг? Excel програм явж байгаа юм биш үү? Энд чи хамаг листүүд нь явж байгаа юм байна. За баярлалаа цэгийн. Өнгөрсөн сард 3 тим ижлэх нэртэй хүн шилжижсэн. Наад чи овг нь юу гэж тэр тэр байхгүй ийм авахтай гэх гурлаг авгийг. Гэхдээ бас нэрээ энэ бас зарим тохиолдолд бүр нэг амар чим шиг юм шүү. Гүг яг энэ чинь яг нэрнүүдийн чэйжилсэн одоо энийг одоо өөр юмн дээр юун дээр ашиглаж болох вэ? Нэрийг чэйжлээд байдаг. Өөр юмн дээр чэйжилж байгаа шинж илэрж байна уу? Баярлс юунаас багийн нэг их мартаад байдаг юм дөө. Тийм байна. Багийн имийг магтаад байдгүй. Ер нь ой тогтоолтын тэр нөгөө нэг янз янзын авраг маврагуудад ормоор бүр тэгэж ярих юм бол тэр ой тогтоолтын мундаг хүмүүст чинь нөгөө хөзрөн мүзрийн дэлхийн авраг шалгалт тэмцээнд орж мороод мундаг шагналуудад ингээд орооч шагналтай тэмцээнд орооч гэдэг юм билээ шүү дээ. Баг тиймэрхүү юмд ороод мөнгө олчмор юм шүү. Тэрэнд жоохоор арай жолтаад гэдэг юм аа. Тэрэнд арай жолтаад байна уу те. Яг дасгал хийх юм бол ер нь бол болох л байна. Тэрнүүдээ мартгүй мөчлөө тэгээ өрөөсөө хаалтсан мартчихсан. Харин тийм ээ тэгдгээ те өрөөсөө амьсан. Тэглээ. Цэгийг ойрт холбогдоогүй болохоор санахгүй байгаадсэн чинь. Хүүхдүүдийнхээ эргэстрийн сандаг. Өрөөсөө амьсаа сандгүйгээр нь саналаа штэ. Харин тийм эргэстрийн хүүхдүүдийнхээ эргэстрийн дугаарыг бүгдийг нь мэдчихэж нүжээж ирээ. Яа тамиг мэдгүй байсан саяхан нэг мэдгүй байсан ч. Тийм ээ. Том нь хэдэн настай юм? Баруун 13 та. 13 нас хүртэл тэгсэн ирнэ. Энэ чинь ганц хоёр хараад цээжилсэн юм байгаад нь шүү дээ. Тэгэхээр 13 нас хүртэл хүүхдийн эргэсрийг саяхан би мэдлээ гэж шүү дээ. Харин яг ер нь тэрийг чухал гэж тооцчих бодчихгүй нөгөө нэг нэрнүүдийг дараа нэгээд нэг янз янз. Хүүхдийн чи эргэстэр жухал шүү. За түүнээс доошо эргэстэр мэдчихэв нэ бас. Нөгөө хоёрын хүмүүс мэднэ. За. Ойрхон ашигладаг байна шүү дээ. Наадах юм бол амар сайн мэддэм юм байна. Би ч одоо 5 хүүхдийнхаа чэйжилж амжаагүй тэл нэмэгдээл хүүхд нэмэгдээл дээрэс нэмэгдээл яваад. За чэйжилдэг ээж нэмэгдээрээ баярлалаа цэгийн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Нүдэ ажиллана амжсан. За ойрхон холбогдож явахгүй бол мартагдаад байна шүү. За амжилт хүсье. За тэгээд баярлаа. Өнөөдөр бол тэгээд ер нь яг би зүгээр ингэж дүгнэмээр санагдчихлаа. Яг чи нисдэг байна уу? Би үл үзэгддэг байна уу те? Янз бүрээр л хүмүүс одоо би тэгдэг байсан юм ингэдэг гэд төсөөлдөг штэ. Гэтэл яг үүндээ хүн бол хамгийн сайнаараа л бүтээгдсэн. Тэ одоо шин заяаг эннээс илүү одоо сайхнаар бүтээх боломж одоо бурханд байгаагүй гэсэн үг байхгүй. Тэгээ ер нь бол яг тэгж ер нь хардаг байхгүй. Тэгэхээр хүмүүс өөрсдөө голдог те би ингээд царай муутай тийм намхан чадваргүй яриа муутай те ингээд тэгдэг гэж хүмүүс ер нь бол өөрийгөө айгүйх голдог. Гэтэл үгүй. Чи яг наад одоо ингээд сонсож байгаа хин нэгэн байх юм бол угаасаа байгаа штэ. Та яг наад дүр төрхөөр наад байгаа байдлаараа л те энэ дэлхий дээр маш их үнцэнтэй хэрэг болох гээд ирсэн онцгой үе юм шүү гэж урамшуулмаар байгаа. Тэгэхээр магадгүй өөрт зан чанарын хувьд одоо багаас ус янз янзын юм дадал сонин одоо юм зуршлал байх бол тэрийг бол өөрчилж болно. Гэтэ таавал яг таагаараа энэ дэлхий дээр маш хэрэгтэй хүн шүү гэж хэлмээр байгаа. Яг зөв. Өнөөдөр бидний том өрөөнд ярьсан сэдвийг магадгүй та хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ том өрөөндөө бас нэг яриад үзээрэй. Ярихад илүүдэхгүй сэдв байх гэж бодож байна. Маш сонин гоё санаанууд гарч ирэх байх. Тэгээ хамгийн гол нь онцгой хорвоо ертөнцийн дээр цорын ганц байгаа эрхэм хүмүүн танд өнөөдрийг за өчигдрөөс илүү сайхан болгож за бас маргаашийн төлөө өнөөдөр илүү хичээж яагаад тань баярлалаа гэж хэлээ. Та яхаа аргагүй хамгийн онцгой нь билээ. Тэгээ өнөөдрийн том өрөө маань энд хүрээд өндөрлөж байна. Радиогийн 3 дугаар студид очроо. Заяа нариулагч Мизу ажиллаа. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш яг энэ цагт уулзлаа. Түр баяртай.
сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.